Let me tell you why you're here. You're here because you know something. What you know you can't explain, but you feel it. If a man could look into himself, he would discover it. I'm trying to free your mind, Neo, but I can only show you the door. You're the one that has to walk through it. Сайн мэцхан уу өнөөдрийн дугаараар иргэн уулзч байна. За өнөөдрийн дугаарт төгшүүрийн талаар ярина. За тэр үнэхээр төгшсөн сонсогдож байна. Ялч төгссөн байна. Ялчгүй яг сэтгэвтэй тааруулаад жоохон төгсчихлээ. Жүжиглэлттэй эхлэлчлээ. За тэгэхээр төгшүүр гэж юу юм? За тэгэхээр төгшүүрийг тайлбарлахаас өмнө эхлээд айдас гэж юу вэ гэдгийг тайлбарласан дээр баг. За айдас гэхлээр яг ингээд одоо бодис аюул ингээ хүн тулгарах үед гаргаж байгаа тэр зүйлийг чи бас төгшөөд байгаа. Йоо. Айдас гэж байгаа байхгүй юу? Одоо жишээ нь аалз хараад айлаа. Тэр нь бол айдасыг төгшүүр гэхлээрээ бодит аюул тулгараагүй байхад одоо урдчлан одоо тэр зүйлд ингээ санаа зовнохыг хэлээд байгаа. Одоо жишээ нь шалгалтандаа унчвал яана. Эсвэл би одоо энд алхаж байгаад ингээ бүдрээд одоо гимтчүүл яана ч юм уу тий. Иймэрхүү зүйлийг бол төгшүүр гэж хэлээд байгаа. Тэр бид нэр өмнө подкаст нэр ярьжсэн шиг одоо энэ айдас төгшүүр гэдэг бол яг хувьслахын явцад амьд үлдэх механизм, хамгаалтын механизм байсан. Энэ бол айжиж бид нэр юмнаас цухтаа, айжиж хүчтэй тултан, айжиж адреналин ялгарч одоо хурдтай цухтаж, хүчтэй тултаж, эсвэл одоо хөшиж зогсон шүү дээ тий. Fight or flight or freeze гэж байгаа шүү дээ. Рефлексүүд. Тэнгүүд одоо яг энэ бидний энэ амьдарч байгаа энэ иргэншил энэ нийгмийн үед одоо тэр айдас нь яг бодит одоо биш байж болно. За бодит байсан ч гэсэн айгүй тийм хэтрүүлэгтэйгээр айгүй их зовнил ихтэйгээр айж одоо асуудал үүсээд одоо энэ хүмүүсийн хувьд одоо ийм асуудал болоод байгаа учраас энэ төгшүүр гэдэг ойлголт бол сэтгэл зүйн шинжилгээ ухааны нэг судлагдсан болоод байгаа л да. Хоёрын хувьд тэгвэл яг хамгийн нийтлэг байдаг төгшүүр нь юу юм? Юунаас хамгийн их төгшөөд байдаг? Одоо яг нөгөө онлайн хичээлтэй холбоотой төгшүүр үүсэж гин. Тэр нь яг юу гэхэлэр мика хаасан болоо, тий камера хаасан болоо. Эсвэл яг онлайнаар шалгалт өгч явах одоо өхөөсөө өмнө штэ яна унтчих үедээ шалгалтаа өгчөнгүүтээ сабмитаа дарахгүй орчих үедээ ч юм уу тий нэг иймэрхүү төгшөрүүд бол үүсэж байгаа. Нөгөө мика хаагуус болоод хүмүүс айгуус эвгүй байдалд ороод байгаа шүү дээ. Цаана хүүхдтэй загинж өгдөө орилж барлаад. За минийх бол унтаас яг онлайн хичээлтэй холбоотой төгшөр байгаа. Тэгээ саяны анчаагийн хэсэг төгшөрүүд бол бас надад бас адилхан байгаа. Ялангуяа тэр нөө шалгалтаа өчөө сабмит дарсан уу үгүй юу гэдэг болж байгаа хэцүү байгаад тий. Амар төгсдөг. Яг сабмит дарчаа байн боо орч харчаа яг орж үгүй яг оноо хараал яг тэгдэг. Тэрнээс өөр бас нэг презентацийн тавих үйл явц дээр амар төгсдөг. Яаж гэхээр нэг тэгмээр хичээл орж байхад презентацийн тавихаар за яг амьд харилцаа өсгөөд би бусад оюутнууд руугаа хараад ч багш руугаа хараад тавихад бол надад ямар ч асуудалгүй ямар ч тийм төгшүүрийн мэдрэмж байхгүйгээр би тэгж чаддаг байсан бол одоо бол зөвл уц руугаа хараад тавингууд хүүхдүүд намаас сонсч байгаа болов би ойлгомжтой ярьж байгаа болов багш маань миний яг илэрхийлэх гээд байгаа санааг ингэж ойлгох болов бас зарим зүйлийн нэг юугаар ядж штэ тохой зангаа ч юм уу нүрийн урал body language тийм тэднэр тайлбарладаг бол одоо онлайн хичээлээр бол яг сайн хангалттай тэрийг гаргаж ирч чадахгүй тэр зүйл дээр бол жоохон төвшөөд идэг тэр ч одоо нэг илтгэх хурал илтгэж ярьж байгаа үед ч хүн харилцаж хахад үгний агуулга болохоор ердөө тэр 7% л эзэлдэг гэж байгаа ш тэр одоо мессежний тэнгууд одоо босд нь тэр дууны өнгө тохой зангаа нүдний харц тэр байж байгаа байдал хамаардаг гэж байгаа юм. Тэгэхээр яг ямар үгийг яаж хэлж байгаас хамаараад өөрчлөгдсөн шүү дээ. Тэгэхээр тэр бол яг тэр 93% нь хамаарч байгаа. Тэгэхээр одоо чиний хувьд үгний агуулга, тэгээ хоолойны өнгө өөр юу байж болох юм те тайминг байж болох юм те. Тиймэрхүү юмнуудаар л одоо хамгийн мал хэлж байгаа шиг байна те. За тийм саяны хоолонгуудыг зөвхөн сүүлийн төвшөрөд байгаа шүү дээ. Ер нь бол би амьдралын туршид нэг зүйл төвшдөг нь ямар нэгэн зүйлээс цаг барихгүй хоцорч байдаг гэдэгтээс амар төвшдөг. Тийм үү? Тийм. Гэхдээ би цаг барьдаг. Гэхдээ зөв төвшдөг. Цаг байрна одоо хоцорчуудаа гэж амар төвшдөг болохоор цагаас бүр нэлээд тавьчаа хүлээж идэг амар сонио. Бид гайхаад идэв юм уу? Тийм үү. Тэгээд бид хоёроос ирчихдэг байхгүй юу? Одоо энэ чинь ажилтаа байж байгаа тарцсан байсан болоо гэж бодоод. Ягаад төрүүлээд ирчихдэг. Гэр оронгоо. За бадарлахын хувьд оо надад л уур төгшөр ерөн зөндөө байгаа. Өмнө нас яг нөө өөр подкастуудаас ярьжсэн л да. Багын ингээд төгшөрүүдийг ярих юм бол ер нь аимшигтай. Би бол аимшигтай төгшөөртэй хүүхдээс маш одоо тэрийг ичимхий гэж ойлгодог.
Тэгээ ер нь амар санаа зовмдгаа. Одоо нөгөө ер нь бол одоо төгшөөр өнөөдөр бид нэр ярих сэдвүүд болохоор төгшөөр тэр дотор бас нийгмийн төгшөөрийг бас ярина. За нийгмийн төгшөөр гэдэг болохоор ердийн төгшөөрөөс одоо өөр шүү дээ. Янчкагийн төрөний ярьж байгаа шиг одоо шалгалтаа одоо субмит дарахгүй байх үедээ одоо бэлтгэхгүй сэрэхгүй байх үедээ гэдэг ч юм ингээд ийм ердийн үйл явдлуудад ерөнхийлөн одоо үйл явдлуудад төгсөж штэ тий. Нийгмийн төгшөөр гэдэг болохоор босод хүмүүст муугар үнэлэгдчих үедээ, гологдчих үедээ, муу харагдчих үедээ гэдэг айцс үүдэлтэй төгшөөр өгдөг байхгүй. Тэгэхээр яг тэрнээс үүссэн гэд хэлчихвэл бас хэлчих болохоор юмнууд хэд хэд байгаа. Яг энэ подкаст нэр бас ярьжсэн. Одоо багад одоо ихч нэрийн одоо харилцаа ч юм уу айгүй ингээд өхөөрдөд ичээгээд идэг ус айгүй хэцүү. Тэрнээс би амар эвгүй байдаг ус байхгүй. Одоо яг тийм гоё биш ерөөс айгүй хэцүү байдаг ус. Тэгэл яг 100% тэрнээс үүссэн гэж одоо хинч надлж чадахгүй шүү дээ тэрийг. Сэтгэл одоо үнэхээр сэтгэл зүйч байгаад тэрийг 100% надлж чадахгүй шүү дээ. Өөр магадгүй гений шалтгаан байж болно шүү дээ. Тэгэхээр яг тэрийг бол 100% чадахгүй ч гэсэн ер нь бол тийм байсан. Тэгээд одоо олонний өмнө ямар нэг юм хийн гэдэг бол миний хувьд аим шигтэй байсан. Одоо хүүхдүүд шүлэг цэжлээ самбарын өмнө гардаг шүү дээ. Миний хувьд тэр бол үнэхээр хэцүү. Яг тэр шүлгээ бол цэжилсэн уншихад ямар ч асуудал байхгүй. Тэгтээ яг тэр олонний өмнө зогсож тэнд байна гэдэг надад үнэхээр хэцүү. Тэгэл нэг юм багшин ширээ очиж ингэж гараараа тулж зогсож одоо яриа л те. Хошгоо ингээл хан ман алж малж ингэж нэг тийг зэрэлж уушаад тэг шүлгээ. Жоох хүүхд байгаа шүү дээ. Тэгээ тэр надад айгүй хэцүү байдаг гэсэн. Тэгэл яг ингээд ийм уул нь ингээд юмараа ингээд мэдж байгаа чадж байгаа маа ингээд анхаарал өртөхт бол дуртай хүүхдийн тийм гоё юм байгаа шүү дээ. Тэгтээ бас яг ингээд ийм хамаагүй удаан ингээд хүмүүс өөрлөө хараад байгаа мэдрэмжээс аягүй хэцүү. Одоо ингээд сакс тоглож байхад бол тэр төгшөрийг жинхэнэ тодорхой жишээ байсан л та. Ер нь бол би сакс тоглохоос амар яадаг байсан. Яг тэгэхээр яг нөгөө сакс тоглож чадахгүй дэч биш. Одоо дургуудээч биш. Ер нь бол аюу найзуудтайгаа тоглолдог гэсэн бодохоор аягүй дуртай байсан байхгүй. Тэгээ ер нь бол ингээд өрсөлдөөд гоё хоорондоо гоё тоглолдог байсан. Оноогоо тоглоал тий. Тэгэл шийдэн дээр очиод тоглолдог. Тэгэл миний санаж байгаа яг нэг юм одоо аадар бороо ороод байгаа байхгүй. Тэгээ бид нэр ингээл нөгөө амар нороод байгаа хэрнээ тэнцээ саксны талбай дээр тоглоол. Тэгснээ за юу яа орцгой гэснээр за дахиад жоохон тоглож ирсэн сүултээ бүр ингээ бороо зогсохгүй болохоор за одоо нэгний доор игээд хамгийн ойрхон гэртээгийнхаа нэг рүүгөө хувцас хатаж их жишээний тийм дуртай байсан байгаа байхгүй. Тэгсэн хэрнээ яг нэг юм олон хүнтэй газар ч юм уу өөр хүмүүстэй газар очиж юм тоглохоо болчдөг. Амар хэцүү санагддаг. Тэгээ өмнө хамт явж тоглоё тийч очиж баг бүрдүүлээд ингээ тоглоё энэ төргээл хүүхд нөгөө найзууд ч тэрийг ойлгохгүй байгаа шүү дээ. Хамт явъя гэж тэгдэг. Тэгээ өөр шийдэн дээр очингууд ингээ бахан танихгүй хүүхдүүд сууждаг. Тэгэнгүүт яг ингээл нөгөө тойроод хараад яг хамт тоглож байгаа хүмүүсээс илүү тэр тойроод хараа сууж байгаа надад аяг хэцүү гэдэг гэсэн. Ингээд юу гэдэг хүнчиж байгаа бол гэдэг айц бүр ингээ нуруугаар зурх шиг зам. Тэгэл яг нөгөө нэг саксны хууралт моралтыг л эргэж мэрэгдэг штэ тэ. Тэгэл тиймэрхүү юм ингээ сайн сураагүй ингээ сайн сурж явахдаа ингээл нөгөө хийгээл алдаж малтажгууд ингээл нэг юм октод нь энэ миничингүүдийг би тэр явдлыг бүр аягүй сайн санаад байгаа байхгүй. Тэгэнгүүт ингээд тэр бүр айгүй тийм хэцүү санагддаг надад яг ингээд айгүй одоо яаж байгаа бол одоо яаж хаад харчих бол гээл тэгэхээр баг ингээд хүмүүнээс баг холхон явж исэн баг зүгээр ч юм уу гээл. Тэгэнгүүт манай багийн нөгөө гүйцэтгэл модал эхлэв штэ тэ. Тэгэнгүүт сүүлдээ ингээд нөгөө саксаа тоглохоо болол. Тэгээ нөгөө яг тийм төгшөрөөс болоод ингээд тэр нэг тийм зориглж чадхаа болцсон. Өмнө нь болохоор ингээд ам мана алцаал болоод байгаа. Ямар ч тийм саад бэрхшээл байхгүй зүгээр байга саад бэрхшээл нь найзуудтайгаа өрсөлдөхтэй. Тэгэнгүүт дараа нь өөртөө саад ичж байгаа байхгүй. Одоо тэр хүмүүс юуг бодож байгаа л. Тэгээ тэрийг давж тоглоно гэж бол байхгүй. Тэгээ тэр нь ингээ байгаад идэг. Тэнгүүд нөгөө манай найзууд ч сүлд над руу дамжуулахаач болж байгаа. Тэгээ нөгөө авчингуудаа яг гинт паниктж байгаа байхгүй. Сандраал тийм нэг үйлдэлийгээл те. Гэл одоо зүгээр ердийн үед хитэд оруулцдаг юм дээр ингээ чадхаа болж мэлээд ч юм уу те. Тэнгүүд сүлдээ бөмбөг ирэхэж болж байгаа. Тэгээ сүлдээ өөрөө тэрийгэ тоглохоос ч одоо юм идэг болж байгаа. Гэх мэтэр яг ингээ энэ төгшөрүүд бүр үнэхээр зөөртөөр илэрдэг байсан л та. Тий. Сая та нэг сакс ярьсан чинь надад бас миний нэг төвшөр санаанд орж байгаа. Би нэг сакс тоглож байсан байхгүй бас. Тэгээд бэлтгэлийн үеэр ч юм уу тэмцээний үеэр яг зүгээр л яг үеийнхээ хүүхдүүдийн дунд бол би тоглоод зүгээр хийдгийг л болоод чаддагсахгүй. Тэгээ нэг удаа манай ээж тэгээ гэрийнхэн тэмцээн үзээд тэгээ тэр үед нь амар төвшээд за намаа ингээд би ингээл дандаа л ингээд бэлтгэлтэйгээ явчихдагсан манай ээж одоо намайг хэр гэдэг одоо дүнхгээ ирсэн байна гэдэг юм уу те. Тэгээд буруугаар ингээд бочход за зөвөр үнэлээс чимсэн даад гэдэг юм уу. Тиймэрхүү бодлоор яг тэр тэмцээн дээрээ би амар муу тоглоод амар төвшээд тэгээд зөвөр тэр бөмбөм шийдэ харахгүй зүр ээж рүү л ингээл санаа бодлоо явал айгаал төвшээл. Тэгсэн чинь яг тэр үеэр би паникнд ороод бас яасан гэсэн чинь өөрийнхөө шийд рүү би бөмбөг оруулсан байхгүй. Тэгвэл надад энэ дээр яг төвшөр паник хоёр хоёлаа гарч ирж исэн. Тийм яг юм үйлдэл байна. Тийм яг бас паник гэхлээр бас юу яриад байгаа юм бол гэж хүмүүс бодож магадгүй яг гадаадаараа яг орчуулвал
твдэлт гэж орчуулдаг байх. Тэгээд тийм монгол үгээр яг юм тодорхой тийм агшин зуурын гинтийн одоо нөхцөл байдал тийм ээ аюул ослын үед ч юм уу тэр айн сандрах үзэгдлийг ерөнхийдөө паник гэж нэрлэдэг байгаа. Тийм. Нөгөө гинтийн аюул ослтой ч юм уу тийм гинтийн нөхцөл байдалд гинтийн хариултал үзүүлээд байхыг паник гэж ер нь бол ойлгоод байгаа. Тэгэхээр одоо нөгөө нэг бид нар чинь төгшүүр гэдэг асуудал ярьж байгаа. Тэгэхдээ яг ердийн одоо саний ярьж байгаа паник бол бүх хүний хувьд хэвэн. Бүхэнд байдаг. Одоо яг сандарсан тулгамдсан нөхцөл байдалд тэр хүнээс бол гарч байгаа нь хэвийн одоо амьд үлдэх механизмтай холбоотой тийм үзэгдэл واخхой. Тэгэхээр нөгөө ийм зарчим байгаа шүү дээ. Тэгээ нөгөө хэвийн бус нөхцөл байдалд хэвийн бус хариулт үзүүлж байгаа нь өөрөө хэвийн зүйл юм аа гэх. Тэгэхээр энэ бол хэвийн. За яг паник атак ч юм уу яригдж байгаа үед бол паник атак бол одоо хүн болгонд байдаг зүйл шүү дээ. Энэ бол хэвийн биш нөхцөл байдал. За тэгээ паник атакыг бас бодохгүй яри те. За паник атак. За одоо ер нь шууд ярьчих доо. Паник атак ч юм болохоор ер нь яг мэддэг хүмүүс бол өөрсдөө яг тэр зүйлийг мэддэг хүмүүс бол яг шинж тэмдгүүдийг ярингууд шууд энэ гэл мэднэ л те. Яг биш хүмүүс бол муу юм уу биш юм уу гэж жоох хэрэгэлцэх баг. Тэгэхээр яг нөгөө DSM 5 дээр байгаа тэр нөгөө 8 шалгуур байдаг байхгүй. 8 биш шүү. Тэр чинь өөр холж ин. За ямар ч зүйл олон шалгуурууд байгаа. За би яг бүгднийг яг үлдээхгүй хэлж чадахгүй. Гэхдээ ер нь бол ихэнх нь одоо яг хэлчих чадна. За тэгэхээр ер нь бол panic attack чинь өөр хамгийн гол шалгуур нь шалгуур ярихаас өмнө 5-аас 15 минутын хугацаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Нийт байнга биш. Яг нэг 5-аас 15 минутын хугацаанд болно. За тэгээ ер нь бол хүмүүс хөвчлэн энийг зүрхний асуудалтай холбож ойлгосон байдаг. Энэ бол өөрийгөө зүрхний асуудалтайгаас болоод ийм зүрхэн нүгийн төвдөд ийм болчлоо гэж боддог. Тэгээ эмнэлгээр явахаар ямар нэгэн зүрхний асуудал байхгүй байгаад байдаг. Тэнгүүдийн сэтгэл зүйн асуудалтай холбоотой байгаад байгаа байхгүй. Тэнгүүд одоо 5-аас 15 минут одоо турш илэрнэ. За тэгээд илрэхдээ толгой айх төр иргэнэ. За амьсгалд авчтана. За зүрх бол маш хүчтэй дийлснэ. За тэгээд энэс цааш бид нар бол одоо хүн болгонд байж болох шинжүүд байна шүү дээ. Энэс цаашаа бол бүр одоо эвгүй. За ходоод одоо дотор бөөлжж байгаа юм шиг, тийм хахах гээд байгаа юм шиг мэдрэмж төрдөг. За ходоодор гизээр нь үүрхэн. За энэс цаашаа болохоор бүр одоо тийм сонь зүйлүүд л дээ. Одоо галзуурчих гэж ингэж өөрийгөө боддог. Хүн яг өөрийгөө өөх гэж гэж бодсон тохиолдол аяг их байдаг паник атак гэдэг. За би яг тэгэхэд л яг ингээл за одоо ингээл өөх гэж л гэж бодсон гэж байгаа юм. Одоо өөрийгөө зүрхний шигдээс болчлаа гэж боддог гэж байгаа юм. Тэгэнгүүт тийм биш байдаг. За тэгэд өөрийгөө галзуурчих үедээ одоо би ингээд яг галзуурах чинь ухаан санаагаа алдах чинь яг хяналтаа алдах чинь гэж яадаг гэж байгаа. За тэгэд одоо яг энэ бол яг паник атак өөрөөсөө орж үдсэн хүмүүс эсвэл яг мэрэгчлэн хүмүүс л мэдэх ойлголт. Яг одоо ердийн хүнд бол ойлгоход жоохон хэцүү ойлголт. Орчноос тасрах мэдрэмж гэж байдаг гэж байгаа. Орчноос тусгаарлагдах. Тэр нь яадаг гэхээр яг одоо тэр паник атак мэдэрсэн хүмүүс бол өөрсдөө яг ингээд аюу айдлахын төрсөлдөг хоорондоо. Орчны юмнууд ингээд өөрт нь ямар ч тийм наалтцгүй нэг юм хүртээ. Одоо ингээд бид нар чинь ингээд яг бүх юмтай зөгцөөд амьдарч штэ тий. Ховц амсууд сандлан дээр суугаад ширээн дээр гараад. Тэгэнгүүт яг тэр үед болохоор энэ орчны бүх зүйлүүд ингэж яг нийцэхэ болчдөг гэж байгаа байхгүй юм. Өөрөөс нь тустай зүйл юм шиг. Тэгээ өөрөө яг тэр зүйл нийцэхгүй байгаа юм шиг аюу хэцүү. Тэгэхээр энэ бол одоо паник атак. Саний одоо миний ярьсан шалгуурууд за ганц нэгийг дутаасан байж магадгүй. Гэхдээ ерөнхийдөө ихэнхэндээ. Тэгэхээр эднэрээс яг нэг 4 юм уу тэрнээс дээш илэрч ивэл одоо паник атак гэж үзнэ гэж байгаа. DSM бичснээр. Тэгэхээр хүмүүс бас яг энийг нөгөө зүрхний шигдээс зүрхний асуудал гэж аягүй их ойлгоод андуураад яваад байдаг. Тэгэхээр хэрвээ яг тийм таньдаг хүмүүс дотор ч юм уу тийм байвал энийг бас энэ мэдээллийг өгөх нь бас зүгээр байх гэж бодож байна. Тэгээ манай нэг бас нэг хүн ингэжсэн клаустрофобия гэдэг зүйлтэй паник атакыг андуурсан байсан. Клаустрофобия гэдэг чинь болохоор нөгөө яг юм давчуу нөхцөл одоо юм бачимдсан одоо юм давчуу байдлаас айх айдсан шүү дээ тий. Тэнгүүд клаустрофобиатай юм байна гэж ойлгодог гэсэн гэж. Яг тэр нүг юм давчуу яг гэртээ байх үедээ паник атак болоод байсан. Тэгээ нэг удаа лифтэнд явж байхад бас ингээ аюу хэцүү байсан. Тэнгүүд яг аль аль нь байсан байж болно л доо. Клаустрофобия байсан байж болно. Тэгээ паник атак гарсан байж болно. Тэгэнгүүт нөгөө өөрийгөө юм давчуу нөхцөл байхаар гэртээ ганцаараа үлдэхэр ч юм уу ингээд байгаа юм байна гэж бодсон гэж байгаа байхгүй. Тэгээд тэр шинж тэмдгүүдийг яриад үзэнгүүт яг тэр бол паник атак гэж байгаа. Тэнгүүд тэгж бас хүмүүс андуурдаг. Тэгээ ерөнхийдөө гэхдээ ер нь бол зүрхний шигдээс гэж зүрхний өвчин гэж бодох нь бол маш хэлбэг байдаг. Ерөөсөө зүрхний асуудал гэж боддог. Хүн чинь нөгөө сэтгэл зүйн юу жоохон
одоо бага байгаад шүү дээ боловсрал. Ер нь бол мандаа нийгэмд чинь тийм байгаад нэг сэтгэл зүгэл нэг ачаал бүгдлэгч заахгүй шүү дээ. Тэгэнгүүт хүн өвдөнгөд угаасаа л эн чинь биеийн өвдөж байгаа юм чи эрүүл мэндийн шалтгаантай л гэж бодно. Гэтэл яг нөгөө сэтгэл зүгээс хамааралтай бие дээр илэрдэг шинж тэмдэг зөндөл шүү дээ. Одоо гизээ өгөрхөх, булчин шүрмэс зангирах гэдэг ч юм уу те. Тэгээ зүрхний асуудлаас гадна бас нөгөө клаустрофобиатай андуурсан тохиолдлууд ч бас байт юм билэ. Нөгөө айгүй юм давчуу орчинд байгаад байгаа болохоор ингээд давчтаад явчлаа гэдэг чи. Одоо түрүүний шинж тэмдгийг сонсохоор толгой өргээд ингээд дотор давчтаад байгаа шүү дээ. Амьсгал нь ингээд давчтаад. Тэгэхээр клаустрофобиа буюу нөгөө давчуу орчин юм битүү байртал те, левнес айх те. Тэр айцтай андуурагдсан бас тохиолдлууд байт юм билэ. Санийхаа бууцсан чинь шууд давчтаад байгаа ингээд байхгүй юу? Сонссон чинь. Тийм үү. Тэгэхээр чанд бас тийм хөшинж үүж магадгүй мэй клаустрофобиг. Ер нь тэгдэг. Шилэн самаа руу ч юм уу гараа хийнэ гэж торлбор ингээ өмнөөс тавчтаад идэв шүү дээ. Юу? Тэгээд одоо ямар нэгэн агааргүй газар ч юм уу ер нь бол энэ гусар одоо нөгөө нэг бүрхий гусар идэв шүү дээ. Гусар мусараар гус хараад агааргүйч ч үдэж тийм амар шууд ботхын төдөл ингээ жоохон тавчтаад идэв юм ба. Сая сонсон ч амар тавччихсан мэдрэмж бодлоо. Тэр нөгөө клаустрофобиатай хүнтэй хамт ингээд нөгөө яг тэр нэг тийм гэж мдэггүй байсан юм. Гэсэн чинь нөгөө ютубер ингээд ийм том агуугаар ингээд аялж байгаа бичлэг үздэг байхгүй. Яг ийм амар тэр нь тэгтээ том агуу биш юм. Давчуу агуу. Тэгээ тэрүүгээр ингээд дээрээсээ камертай ингээд биеэрээ ингээд багтаж ядаад ингээд орж байгаа байхгүй. Тэгээ айгүй хоол явдаг цаашаа. Тэгээ тэр нь тэгтээ тийм өргөн ууж алхдагч биш замөр ингээд баг ийм дээрээсээ доош орж байгаа. Тэгтээ бүр ингээд шууд унахааргүй дээр нь зогссон ч доош унахааргүй тийм нөгөө жижигхэн нөхдөд тэгээ тэрүүгээр ингээд багтаж ядаж орж байгаа байхгүй. Тэр клаустрофобиатай хүн бол тэрийг үзэхэд үнэхээр тавг утсан юм бэл. Үнэхээр яг тэр нөгөө кабел кар гэдэг чинь агаараар явдаг. Тий, агаарын таран баяа. Тий, тэрийг би бодхоор шууд ингээд тэгж бод идэж шүү дээ. Тийм өндөр дээр болохоор тэгж юм уу? Давчуулах гэж юм. Уус нь 2 хүн нэлцээд одоо нэг алсыг харагч байнаас амрыг. Тийм. Яг парк орё л да. Окей. Тайраар. Оо тийм үү. Миний бол юм л гэдэг. Тэгэхээр одоо нөгөө panic attack-ийг яг саний нарын шиг ярьж байгаа. Клаустрофобиатай андуурах тохиолдол бас байдаг л да. Тэгээд шинжүүдийг сонсоод ялгаж салгах нь бас зөв ойлгох одоо их болж байгаа юм л да. Гэтэ энэ өөр аль аль нь давцаж болно шүү дээ. Аль аль нь байж болно. Эсвэл нэг нэгээрээ байж болно. Тэр нөгөө төвшөрийн нөгөө шинж тэмдгүүд илэрлүүд болонгууд бас янз янзаар илэрдэг тий. Одоо ихтэй хөвчлэн дандаа бие махбодтой бие организм дээр илүү илэрдэг. Одоо яаж хэр одоо юу гэдэг толгой өвдөх ч юм уу. Одоо нойргуудах ч юм уу. Тиймэрхүү байдлаар илэрдэг тий. Аха. Тэг би нэг сонирхолтой гэх юм нэг юм уншсан. Одоо нөгөө хүний урт хугацааны ой тогтоолч хиппокампуст хадгалагдж байгаа шүү дээ. Тэг яг сэтгэл хөдлөл оролцсон тиймэрхүү одоо үйл явц мэдээллүүдчээ ингээд урт хугацааны ой тогтоолт ингээд хамгийн хадгалагддаг шүү дээ. Тэгсэн чинь яг ингээд төгшүүртэй хүмүүсийн болохоор хиппокампус нь яг хамгийн их ажилдаг гинэ. Яг тэгвэл одоо төгшүүрч ингээд айдс дээр ингээд өөрөө тулгуурлаж одоо ингэчгүй төвчгүй гэсэн нөгөө айдсын одоо сэтгэл хөдлөл бас яваад байгаа шүү дээ. Тэгээд яг тийм сэтгэл хөдлөл дээр ингээд тулгуурлаж явж байгаа учраас юм төгшүүртэй холбоотой одоо тийм сэтгэл хөдлөл төгшүүртэй холбоотой тийм одоо мэдээллүүд болохоор айгүй хадгалагддаг гинэ. Тэгээ нөгөө эргээд нөгөө нэг хүн чинь нөгөө аз жаргалтай ч юм уу те баяр хөөртэй тиймэрхүү мэдээллүүд чинь хиппокампустаас хадгалагдах ёстой шүү дээ. Тэднэр нь ингээд хадгалагдахгүй ингээд байснаас болоод тэр нөгөө хиппокампус ингээд агшдаг жижигэрдэг гэдэг. Тэгсэн байлээ. Тийм. Бас өөр нэг илэрлүүд байдаг яг саний ярьсантаас төгөөлвөл нөгөө нэг сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй байх ч гэдэм үү эсвэл уйлах байдлаар бас илэрч болд юм бэл. Тий. Тэгэхээр одоо ийм байгаа юм л да. Төгшүүрний нэг ийм ойлголт байгаа шүү дээ. За төгшүүр гэдэг бол бодит биш зүйлээс айгаад байна гэдэг ч юм уу. Энэ бол одоо яг заавал тийм байх албагүй. Одоо өмнө бид нөгөө нэг бяцлаглалын талаар ярьж байгаа талаар бас ярьсан шүү дээ тий. Учир шалтгаан нь одоо бодит биш байж болно. Байхгүй юмнаас айгаад байгаа байж магадгүй. Гэхдээ байгаа юмнаас бас айна. Бодит учир шалтгаан бас бодит байж болно. Гэхдээ яг энэ ягаад асуудал гэж тооцогдоод байгаа гэхээр ердийн хүмүүсээс илүүтэйгээр айгаад байгаа байхгүй тэр зүйлээс. За тэгэхээр тэр хүмүүст яг зөв зүгээр байж хат нь одоо яг гений шалтгаантай байж болно гэдэг л та. Гэхдээ бас одоо амьдрах явцад бас үүссэн шалтгаанууд байж болно. Тэгэнгүүт одоо түрүүний Янчикаг хэлж байгаа шиг тэр нөө сөрөг мэдрэмжүүдийг аяг хүчтэй тусгаад авчдаг байхгүй. Тэгэхээр хүнд одоо нэг тийм confirmation bias гэдэг зүйл байдаг. За одоо аливаа нэг юм энэ тим дээ гэж бодохороо тэрийг нотлох гэж одоо нотлох өнцгөөс нь харчаад байдаг. Жишээ нь одоо за клаустрофобия гэдэг нь бол одоо хувьслын айдас мөн биш гэдэг хоёлаа маргалаа гэж бодъё л доо. Тэгэнгүүт одоо чи одоо энэ бол хувьслын айдас
биш гэдэг өнцгөөс хайнгууд одоо Google дээр бичих юм шүү дээ. Яагаад хувьслын одоо why одоо claustrophobia is not evolutionary phobia гэдэг ч юм уу те. Хувьслын явцад үүссэн айдас биш вэ гэж хайх байхгүй юу. Тэгэхээр яг нэг өөрийнхөө өнцгөөс хараад тэр нөгөө талаас хардггүй тийм зүйл байгаа гэдэг. Тэгэхээр нэг үүссэн одоо тийм зүйлүүд дээрээ одоо энэ төгшүүр дээр бол улам нотлогдоод байдаг байхгүй юу. За одоо төгшдөг тэгэнгүүт тэр нь зөв болж таарад байдаг. За буруу байсан ч юм байгаа. Гэхдээ зөвүүдийг илүү тодор тусгаж аваад байгаа байхгүй юу. За тэгээ энэ нь болохоор яг одоо энэ насанд хүрсэн хүний данж шин дээр биш. Ер нь бол хүүхэд байхдаа л хэдий үүссэн байгаа. Тэгэхээр одоо бид нэр өмнө ярьжсэн шүү дээ хүүхэд байхдаа тархины дэлгүүн чинь нөгөө тета дэлгүүнтэй байгаа учраас юмыг маш шууд хүчтэйгээр хүлээгээд авчдаг. Яг ховсын байдалд байгаа юм шиг одоо ингээл ганцаар ярьж мэрэл тоглож идэв шүү дээ. Тийм багт нь одоо юм одоо орж иж байгаа мессежүүд маш хүчтэй үлддэг. Тийм болохоор одоо нөгөө хүүхэд насанд үлдсэн юмнууд хамгийн чухал гэдэг. Одоо сэтгэл зүйн одоо маш сэтгэл судлалын ихэнх онолд энэ дэр үнэлж шүү дээ. Тэгэхээр хүүхэд байхад одоо үүссэн тэр мэдрэмж байх гэдэг байгаа байхгүй. За одоо ингээд санийх бол бид нэр ингээд логик ярьлаа шүү дээ. Одоо ингээд confirmation bias байт юм аа ингээд тэрийг илүү тод хараад байт юм аа гэдэг шиг. Тэгэнгүүт хүүхэд байхад бол логик гэхээс илүү мэдрэмж яригдчих байгаа байхгүй. За одоо ингээд багад нь ийм одоо төгшөөртэй үйл явдлууд болчлоо. Тэгэхээр дараагийн удаа тэр хүүхэд одоо ямар нэгэн тийм төгшөөр эхлэхдээ за энэ өмнө ингэсэн юм чинь энэ удаа бас ингэх бах гэдэг төвшгээс илүүтэйгээр тэгж бодол орж ирэхгүйгээр зүгээр шууд тэр төгшөөрийн мэдрэмж холбогдож байгаа байхгүй. Тэгэхээр тийм гүн суудсан байдаг гэсэн үг төгшөөр. Яг бүр багаас нь тэгээд яг гүн суудсан байдаг учраас яг том болоод яг тийм төгшөртэй холбоотой мэдрэмжүүд төрөөд ирэхээр яг тэр сөргөн мэдрэмжэн дээрээ илүү их тулгуурлалдаг юм байна л та уусаа. Тэгээ бид нэг mindful бясалгалыг дахин яриад идэх чинь бас яг юм учиртай байхгүй. Одоо тэр за насанд хүрсэн хүнд одоо жоохон төгшөөр үүсгэчлээ. Тэгээ тэр нь дахин нотлогдчихлаа гэхтнийг өөр. За хүүхэд байхаас үүссэн юм гэдэг чинь шал өөр байхгүй. За одоо өмнө одоо за энэ одоо юм боллоо тэхэндээ гэд муу юм болж штэ тэ. Тэгээ бодоод төгсөж чинь. За тэнгууд хүүхэд болохоор тэр бүр маш хурдан өнгөрнө. За ер нь л тэр бодол болгоос автомат юм шиг яг байнгын цаанаасаа сэлцсэн юм шиг гарч ирэх байхгүй. Тэгэхээр нөгөө mindful байх буюу одоо тэр төвлөрхийн давуу тал нь тэрийгэ барьж авах тусалж байгаа байхгүй. Өө эн чинь нөгөө дахиад явуулчлаа шүү дээ гэдэг. Тэр ер нь яг ингээд энэ өөрийнхөө энэ төгшөөрийн асуудлыг ч юм өөрийнхөө биеийн нэг хэсэг юм шиг харж болохгүй. Ер нь яг биеийнхээ одоо тусдаа нэг ер нь бол нэг тийм покемон шиг юм гэж зөвлөлөө гэдэг хөрөн санагдаад байд. Одоо ингэж байгаа байхгүй. Өөрийнхөө асуудлыг энэ бол миний биеийн нэг хэсэг, энэ бол би угаасаа л ийм гэд үдчихээр хүн өөрөө тэрийг зөвтгөхөд байдаг байхгүй. Өмгөөлөд өөр зөвтгөх шалтгаан болоод байдаг байхгүй. Excuse те. Тэгэнгүүт өөрийнхөө биеийн нэг хэсэг биш, энэ бол миний асуудал гэж хараад эхлэхээр тэн дээр ажиллахад илүү амар болж байгаа. Гэхдээ асуудал гэж харж байгаа нь дайсан болоод тэрийг одоо үгүйсгээд үзэн ядна гэсэн үг шүү. Ер нь бол сайн танилцах хэрэгтэй. Одоо маш сайн одоо мэддэг байх хэрэгтэй. Яаж илэрдэв? Ямар үед илэрдэв гэдгийг маш сайн мэддэг болох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр нөгөө биеэсээ тусдаа ямар нэг юм явж байгаа гэдэг төсөөлөхөр аягүй тийм аим шиг юм дээ. Одоо сүнс тагцсан шиг сонсогдоод байна. Тийм болохоор яг нэг юм хөрхэн покемон шиг ч юм уу тийм юм гэж төсөөлөх хэрэгтэй. Тэрийг бол яг тийм тулцсан чөтгөрлөг гэж харах хэрэггүй. Тэр чинь бас яг нэг хүүхэд байхаас ч үлдсэн юм байгаа байхгүй. Хүүшээ одоо ингээд чи надад дутуу орхичлаа штэ ингэх үү дээ. Чи одоо ингээ мангар юм хэлсэн штэ. Одоо чамаа тэгж бодчих үү дээ гэдэг. Тэр чинь бас өөрөө төгшөөд байгаа юм байна. Тэгэхээр mindful байснараа тэрийг одоо тань сурж байгаа. За одоо нөгөө төгшөөд эхлэнгүүт за нөгөөх маань одоо хажуугаас зөвлөд дээ тий. Энэ бол миний бодол биш. Энэ одоо энэ асуудлын бодол. Тэгээ энэ одоо энэ бол одоо юм сэтгэл зүйн асуудал. Тэгэхээр энэ би биш гэж ойлгоод тэгж тусгаарлах юм бол одоо тэн дээр ажиллахад илүү амар болчихж байгаа сте. Тэгэхгүй болохоор яг өөрөө би нөгөө ингэж байгаа би гэдэг хахаар яг хүн чинь өөртөө амар хайртай штэ. Тэнгүүд өөрийгөө зөвтгөх юм нэг шалтгаан болоод байдаг байхгүй. За тийм үнэхээр яг төгшүүрийн мэдрэмж угаасаа төгшүүр байгаа үед одоо төгшүүрийг яаж даван туулах вэ гэж бас нэг асуудал гарч ирж штэ тий. Тийм. Ер нь бол яг тэн дээр бол мак гэж хэлэл нэг дуусгачих шалтгаан байхгүй л да. Гэхдээ ер нь одоо бидний ингээ подкастыг сонсоод ч юм уу эсвэл шууд сэтгэл зүйн зөвлөгөө аваад ч юм уу гэл шууд тэрийг шийднэ гэсэн юм байхгүй. Гэхдээ миний одоогор мэдэх хамгийн хүчтэй арга бол яг одоо дээр төвлөрөх. Яг л тийм. Би нөгөө бас хэдий багада одоо тийм төвшөртэй байсан ч гэсэн одоо ингээд подкаст хийгээд сууж ийн. Одоо чиний ярьж байгаа шиг тэ нөгөө ингээд цаана хин сонсоод байгааг нь мэддэхгүй тийм нөхцөл байдлыг намайг FM-д байхад ажиллаж гарч ирсэн байхгүй. За комедигийн тайсан дээр бол ингээд ярихад хүмүүс таалагдахгүй мэдэгдэж байгаа. Тэнгүүд би FM-ээр ингээд ярьж байгаа. За ингээд юм яриад мик хаачлаа. Тэнгүүд тэрийг ямар хүн сонсоод юу гэж одоо харааж байгаа бол тэ юу гэж одоо дорд үзэж байгаа бол тэрийг бол мэдхийн аргагүй. Тэгэхээр тэр бол айгүй өгөөд үсэй. Буцаад яг тэр
зам дээр явж байгаа хичнээн одоо төгжрээд ууртаа халууцаад явж байгаа хүмүүст би яаж хүлээж авах гэж байгаа мэдэхгүй шүү дээ тий. Айгу хэцүү байдаг гэсэн. Тэгээ дараа нөгөө тайзан дээр гарна. Тайзан дээр гарна гэдэг бол тэр хамгийн аимшигтай. Яг ингээл мэдээч ингээл гоё байвал гоё л доо. Тэгээ уусаа тэр чинь бас цаана авах юмтай болол тэрний төлөө тэмтэж байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт бас заримдаа нэг бүтлгүүтгүй юу байна л та. Ер нь бол одоо хамгийн одоо нэг алдартай мундаг комедианууд ч гэсэн бүтлгүүтгүй байдаг. Тэгээ бүр ингээд хинч инехгүй яг яагаад ч юм нэг тийм үзэгчдийн нөхцөл байдал байд юм уу нэг тийм янз бүрийн юмнаас болдог байх л та. Тэгэхээр яг тим одоо төгшөөр тим юмнуудаас болоод айгүй төгшөөр үлдчихдэг л дээ. Тэгээд миний хувьд одоо багада тим одоо нийгмийн төгшөөртэй байсан шүү дээ. Тэгэнгүүт одоо энэ FM хөтлөгч хийн, подкаст хийн, комеди хийн гэдэг чинь үнэхээр ингээд painful те маш одоо зовлонтой байдаг гэсэн. Айгүй хэцүү, маш хэцүү. Одоо ингээл комеди хийхэр чинь ингээд анх тайзан дээр гарч байгаа хүмүүс ингээд дахин гараалаа тэгээ сайжирна гэдэг байхгүй. Тэг хүмүүс ингээд гараалаадаг. Надад сүүлд ихсэн хүмүүс хүртэл ингээд тайзан дээр сандрахаа болол байдаг. Би бол бүр тэр айцтай маш удаан байсан байхгүй. Байгаал байдаг. Тэгээд энэ айц байгаал байдаг. Тэг яг үе үеийнх нь бас над шиг тийм нөхцөл байдалтай хүмүүс ирнэ л дээ. Тэг андшгүй байдаг байхгүй. Амар хөвгчлөлтэй юм ярьж байгаа хэрнээ ингээд нүүр аман татуулцах ч юм уу те бүр ингээд сандраал те аюу хэцүү байдалд ордог. Тэгээд бүр тэр хүмүүсийн хувьд бүр ингээд тэр ердийн сандар хүн болгоно мэдээж олон юм ярих сандралдаг. Гэхдээ тэр хүмүүсийн хувьд бүр маш их амьсгаланд авчтан те бүр яг нэг anticipation anxiety гэдэг те одоо яг хийх үү болох уу гэдэгтэй хүртэл ингэж эргэлзэж идэг те 7 хоногийн турш бодно зовно те. Тэгэхээр энэ бол аюу асуудалтай. Тэгээд яг энэ явцад би нөгөө одоо тэр төвлөрөх аргыг олсон гэдэг юм яг тийм байхгүй. За нөгөө anticipation явагдаж толгой дотор нөгөө эсрэгцэл явагдал. За одоо яах вэ их үү гэлтэй. Болох уу яах уу очих уу тий. Тэгээ ер нь бол яг анхандаа бол болох уу одоо утлаа шалтгаан хэлэх үү гэдэг байсан. Сүүлдээ бол тэгэл яадаг ч байсан очдог л болсон л да. Ямар ч байсан яадаг ч лээс очно. Тэгэл өмнө нөгөө сакс тоглож байхад нэг охин шоолох ч юм уу тийм байсан бол одоо 200 хүний өмнө ярьж байгаа үед чи ингээд тэнэгдэх юм бол 200 хэд хүн чамаг дорд үзэн те эсвэл одоо чаавстай нэг юм гэж бодно шүү дээ. Энэ бол готомшигтай мэдрэмж. Би амьдралдаа тийм мэдрэмж мэдрэнэ гэж хэзээ бодож байгаагүй. Гэхдээ комеди хийж хад бол мэдээж гоё байсан дээ. Хүмүүсээр бүр ингээл ойрлогдоод те ингээл одоо хүмүүс таарал баяр хүргээл тийм бол зөндөөлдөө. Гэхдээ тэр нөгөө хүндүүд ч аягүй хүн тусдаг байхгүй юу? Илүү тусдаг те. Тэгээ манай одоо алтартай комедианд ер нь бүгд л би бол мэдэндээ бүгд л ер нь тийм юм тохиолдож байсан те. Тэр бол аягүй уналтанд хүргэдэг. Гэхдээ яг анзаараад хахад тэгж унсан комедианд эргээд аягүй олон жок мог аягүй шинэ бэлтсэн аягүй сайн бэлтгэлтэй ирээд байдаг л та. Уналтан сайн мотивац болт юм шүү. Тэгээд яг тэрнээс сэргийлэх хамгийн нэг тийм гоё арга нь болохоор одоо тэр төвлөрөх. Би яг ингээл тайз руу явж байхдаа гэрээсээ явж байгаа шүү дээ тий. Тэгээд очиход яг нөгөө нэг холбоосод үүссэн байгаа шүү дээ тий. Эвгүүтүүл юм болдог гэдэг. Тэнгүүд яг тэр төгшөөр ингээл эхэллээ. Тэгэхээр би за одоо тэр төвлөрье. Ингээл тэнгүүд би ингээл зөв годамжаар алхаж байгаа байхгүй. Ингээл явгууны зам дээр яваал. Тэнгүүд тэр явгууны зам дээр би өмнөж байсан. Тэгэл орой ингээл сайхан амраад явж исэн ч үе байсан. Тэр бол тэнд ямар ч тийм одоо тэнд доор явж байгаа шоргоолцнууд ч юм уу тэнд ургаж байгаа моднууд ямар ч тэнд тайзнаар гарах төвшөр байхгүй байхгүй. Тэр нь бол яг миний хувьд байгаа. Тэгээд ирээдүйд байгаа зүйл. Яг ойрын ирээдүй 30 минутын дараа болох ч шүү дээ. Гэтэл тэр чинь бол ирээдүй л бол ирээдүй байхгүй. Тэгэхээр яг одоо цагт юу байгаа юм гэвэл одоо цагт ямар ч тийм аюул байхгүй. Одоо цагт зүгээр л бүх юм амгалан байна. За тэрийг мэдэрч байгаа. За тэгээ явсаар 30 минут чинь турш одоо ирээдүгөө явсаар л шүү дээ. За тэнгууд яг тайзны ард ирлээ. Ер нь бол бүх одоо тайзан дээр гардаг хүмүүс мэдэх байх. Тайзны одоо тайзан дээр гарахаас илүүгээр аимшигтэй сандардаг газар бол хөшигний ард байдаг байхгүй. Хөшигний ард хамгийн ихээр сандран заяа. Тэгээ тэрийг бол яг одоо ирээдүг гэдэг дээр ялгахчих бараг болмоор. Яг хөшигний ард аягүй сандарж ийла. Тэр яг нөө ирээдүйд болох зүйлийн талаар одоо хэдхэн секундын дараа болох ч байгаа ирээдүй ч гэсэн аягүй сандралтай байгаа байхгүй. Тэнгүүд яг тайзан дээр гарлаа одоо цаг ирчихэж байгаа байхгүй. За тэнгүүд яг нөгөө нэг өмнө айгаад байсан юм ихэнх нь одоо байхгүй болж тараад яг одоо нөгөө нэг тий одоо тэр цаанаас мэдхгүй юуж бодоод байгаа мэдхгүйгээр сандраад байгаа шүү дээ тий. Тэнгүүд одоо ер нь айгүй дажгүй болж тараад за одоо гараад ирцээ. Одоо нэгэнд одоо тулъя. Одоо буцаад айгаад буучлахгүй. Одоо ингэ явъя гэх тэнгүүд хамаагүй шул тэр тайвшрал бол хамаагүй ихсэж байгаа. Төгшөөр бол хамаагүй бага болчихж байгаа. Гэхдээ бол одоо тайзан дээр гараад сандрал байхгүй болчихно гэсэн үг биш л дээ. Тэр ард байснаас хамаагүй дээр болчихдог. Тэгээд бас ер нь одоо өөртөө affirmation хийж хэрэгтэй. Ер нь хэдүүл affirmation гэдэг зүйлийн талаар дараагийн дугаарууд дээр сайн тодорхой хэлье гэж бодоод байгаа. Тэгэхээр тайзны ард ухтай ийм нэг юм буруу ойлголт үүсгэснээс болоод одоо за өмнө би ингээд за 50 удаа тайзан дээр гарлаа гэж бодъё. За тэгэнгүүт 30-т нь ингээд боломжийн. За 10-т нь бүр ингээд маш сайн. 10-т нь одоо амар хүн дээр тусцсан айгу бүтлгүүцсэн гэж бодъё л та.
Тэнгүүд энэ 10 ч баг бүгд 49-нд тэгсэн юм шиг айгу хүн дээр тусчиж байгаа байхгүй хүнд. Тэгэхээр энэ айцгаа одоо хуурамч гэдэг талаас нь харах хэрэгтэй гэсэн үг. Яг хэр хуурамч байна шүү дээ тий. Яг яалтчгүй 50-аас 10 багт чинь 49 юм шиг харна гэдэг чинь өөрөө хуурамч байгаа шүү дээ тий. Гэтэ төгшөр болгон хуурамч айц биш. Зарим жинхэнэ айц байж болдог. За тэгэнгүүт энэ тохиолдолд хуурамч байна тий. Тэгэхээр би тайзны ардаас арай эргээр affirmation гэж болно гэсэн үг. За хүмүүс надад хайртай. Хүмүүс намайг хайрлана. Ерөөсөө энэ бол яг зүгээр хэлж байгаа биш. Яг өөрөө бодож мэдэрч хэлэх хэрэгтэй. Яг нөгөө нэг Зори гэдэг дуучин байдаг шүү дээ. Зори нөгөө комеди хийдэг. Тэнгүүд яг нөгөө комеди stand up comedy-г үзэгдлээд байгаа байхгүй. Тайзан дээр нэг хүн ингээд одоо хит сайн байсны дараа араас нь гарах юм бол ердийн хүн нөгөө дундаж перформанс хийнгүүд гологдчихдаг байхгүй. Хүмүүс шууд 0 ороод эхэлдэг байхгүй. Энэ бол ер нь маш олон хүн дээр харагддаг. Тэнгүүд яг Зори гарч ирсэн гитар даад хүн дуурайгаад дуулаад тэр өөртөө заалыг нурааж байгаа байхгүй. Тэгээд гэхдээ яг эдрийн араас гарахаар ер нь ягаад ч юм айгу сайн хөрсөнд бэлтцээ айгу амар байгаад гэдэг үсэлтэй анх эхэлж байгаа. Тэр ямар санагдав. Тэгсэн чинь Зоригийн ардаас гарахаар яна одоо гологдвол яна гэж. Содогийн ардаас гарахаар дандаа гологдчиход байдаг байхгүй. Содоо ч ингээл битбокс хийгээл ингээл түмэн авьяастай. Тэгэнгүүт яг араас нь дан ингээд нөгөө үгэн stand up одоо явхаар айгу тийм нэг юм ирч хүч султай ч юм харагддаг юм уу яа. Тэгээ яг тийм тохиолдол зөндөө байдаг ус аахгүй. Хүмүүс ингээд ер нь одоо тэгээ янз бүрэлтэй ингээд зарим нь одоо амар гарсан үний араас гарах жоохон дургуй ч юм уу тийм зөндөө байдаг. Тэгээ нэг удаа Зориг араас гарах гэсэн Зори ирээд нэг удаагүй хиттгэе гарч ялдаа. Тэгээд яг тэр үед би одоо заа одоо гологдох нэ гэж айцтай байж байгаа. Тэгээ бодсноо гинт яг нөө mindful байгаад байсны ачаар одоо яг одоо тэр төвлөрч байгаа хэрэг. За аль хэдийн одоо хүмүүс намайг голог байхад би тархинд өөрийгөө голцсон байж байгаа хэрэг. Тэгэхээр одоо хүмүүс намайг голох нэ гэдэг чинь миний тархин дотор зохиосон хүмүүс намайг голж байгаа гэсэн үг. Тэгэхээр mindful байнгуудаа за хүмүүс надад хайртай. За энэ бол хүмүүс надад хайртай гэдэг чинь худлаа байхгүй яг үндэ. Одоо нөгөөдх айдсан худлаа мэдрэмж шүү дээ. Тэр айдсан худлаа мэдрэмжтэй автч худлаа байсан шигээ одоо нөгөө илүү тийм талархлын одоо тийм гоёор харж байгаа эрэг тийм худлаа мэдрэмжээрээ бас өөрийгөө ашиглаж байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс намайг гарч ирэнгүүт хайрлна. Хүмүүс гарч ирэнгүүт гээл те батлаа ш тэгэл хайрлна гэж итгээ яг өөртөө итгүүлчих байгаа байхгүй. Тэгэл гарангууд яг нөгөө угаасаа л одоо та нар гэрийнхэн дээрээ очих нэг өөр, та нарт дургу хүмүүс дээр очих нэг өөр шүү дээ те. Тэгмэд гэрийнхэн дээрээ та нар угаасаа л нэг юм намайг хайрлаж байгаа шүү дээ гэсэн байрталд очиход ямар нэгэн төгшөөр ч юм уу санаа зовлт ч юм уу тийм байхгүй шүү дээ. Эсвэл айгу дотны найзууд дээр ч юм уу. Яг тэднэр дээр очиж байгаа юм шиг очингууд тэр хүмүүс ч бас тийг хүлээгээд авчиж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар яг ингээд хүмүүс биднийг шүүхээс өмнө өөрсдөө шүүчээд идэг. Тийм болохоор одоо тэрнээсээ болоод тэрэндээ ороогдоод тэр нь одоо нэг таагүй мэдрэмж дахин нотлогдоод яваад байх тусам энэ байдал чинь хүндрээд байгаа байхгүй. Нөгөө таагүй мэдрэмж нь нотлогдоод яваад байх тусам угаасаа л ингэдэг гэсэн юм би болж байгаа байхгүй. Тэгэхээр яг нөгөө төвшүүрээсээ болоод айгүй хүн боломжийг бас олддог байх нэ. Тийм. Одоо ингээл за төгшөр чинь бодит биш шүү гэдэг ухамсарлах нь бас нэг том ажил шүү дээ. Гэтэл яг үндэ бодит биш гэдэг ухамсарлах гэтэл яг үндэ бодит байгаад нотлогдоод гарч чинь бүр хэцүү байгаа шүү дээ. Тэгэхээр яг эсрэг талаас нь хийж үзэж бас болж байгаа байхгүй. Тэнгүүд одоо нөгөө юм олонний өмнө ихтгэл ярих тал дээр ч юм уу зөвлөдөг хүмүүс шүү дээ. Яг надад айц чинь худлаа гэдэг байхгүй. Надад айц чинь бол байхгүй те. Тэр бол хиймэл зүйл чи хий юмнаас айгаад байна гэд. Гэтэл яг үндэ тэр нь бодит айц байхгүй. Угаасаа л нөгөө яагаад тэр айцын судалгааны жагсаалтын хамгийн дээр нь олонний өмнө ярих байна вэ гэхээр одоо тэр олонний өмнө илтгэж байгаа хүмүүс болохоор та нар айц чинь бодит биш ээ. Яг л чамаа ингээд илтгэл энэ дээр илтгэл тавьж явах чинь одоо хин нэг ингээд юм шидэхгүй буудахгүй энэ бол одоо хиймэл айцаа чи бол одоо толгой дээр зохиогоод байна гэдэг. Гэтэл бол энэ яг үндэ хүн төрөлхтний хөвслийн явцад үлдсэн маш том айц бодит айц байхгүй. Яагаад тэгэхээр тэр хүмүүс яагаад тэгтээ тэгж алдаж яриад би сайн мэдэхгүй. Айгүй олон хүмүүс тэгж алдаж ярьд юм байлээ. Тэр чинь бодит биш айц гэдэг байхгүй. Бодит тохгүй юм чи өөрөө. Хүн чинь одоо ингээл нөгөө ховслын явцдаа ингээл сүргээр амьдарч одоо амтэн биш одоо яг иргэншээд одоо ингээд хүн болцсон ба шүү дээ. Homo sapiens. Тэгэнгүүт энэ явцад ч ихсэн одоо олонний өмнө гараад буруу яриад тэнэг байдалд ороод тэгээд одоо шившиг болох ч юм уу те. Тэгээд нэр хүнд нь унаад за нүүдэлчин соёлд бол одоо нөгөө нэг за нэгийг орхиод явдаг ч юм уу те. За эсвэл нэр хүнд нь унсан одоо тэр хүчгүүгээ хаяа явчихж байгаа нуус төвшин нэрвэл гардаг шүү дээ те. Тэнгүүд одоо суурийн иргэн шилтэж гисэн одоо нөгөө дороо нэг нэ эсвэл одоо тийм тэнэг одоо байдалд орсон хүмүүсээ ч юм уу те дорд үзэл гадуурхаа шоолол те. Эн чинь бол яг ингээд тэр хүний тухайн шууд одоо амжиргаа шууд доошилж байгаа байхгүй юу? Нийгэмтэйгээ хамт биш болоо явчих чинь гэдэг чинь. За тэр нүүдэлчний жишээн дээр шууд одоо өлсөж өгөхээр байгаа сте. Өвлийн их одоо үндэс түүч одоо хүүхдтэй хооллоод гэл гардаг штэ те. Тэгэхээр чинь шууд одоо ингээд амжиргааг шууд цүн бууруулж байгаа байхгүй юу? Олонний өмнө тэнэг байдалд орно гэдэг чинь өөрөө. За яг тэн дээр бол одоо аав нь өгсөн
Эсвэг Баатар үг гэдэг юм болсон гэдэгтэй. Гэхдээ одоо бодит байдал дээр ч гэсэн тэгэл за энэ одоо бүтэхгүйгээр энэ тэнэг гэл. Тэгэл дорд үзэлэгдэх юм бол хүний амжиргаа бодит одоо байдал дээр яг амжиргаа бодитоор буурна гэдэг бол үнэн бохгүй. Тэгэхээр энэ айдас өөрөө хиймэл одоо тийм зохиомл гэж ярьдаг бол айгүй буур. Энэ бол яг үнэхээр одоо хүн төрөлхтний одоо явцад үүссэн тийм айдас баг гэдэг байхгүй. Сайн уу таны ярьсан stand up comedy-тэй жоо төстөө миний нэг жишээ байхгүй. Би одоо нэг юм подкастууд ороод YouTube-ийн доор коммент ордог штеп. Тэгээ би комментууд яаж унших гэдэг таахгүй. Гэтэ тэрнээс жоохон айгаад идэг, уншаас яагаад идэг. Тэгээд яг коммент руу орох гээд ингээд амар төгсөж жагаад айж яагаад за нэг уншаад одоо надад одоо хэрвээ намайг ингээд жоохон дорд үзсэн ч юм уу тиймэрхүү комментууд байвал яанаач тийм жоохон тиймэрхүү айцтай. Тэгээд тэгэнгүүт тэгж бодохтой за би энд намайг тийсэн коммент байхгүй гэдэг ч юм уу тиймэрхүү бодлоор өөрийгөө жоос дараалаад гэж бас чадаад идэв шүү дээ таахгүй. Тийм нөгөө анхаас подкаст хийж хат би ерөөсөө өөрийнхөө хоолойг сонсч чаддгаас ахгүй юу. Ялч нөгөө бичлгүүдээ ингээд дараа нь эдитлэх болчиход идэг. Гэтэл яг өөрийнхөө хоолойтой нүр талаар нэгдэг чи oh my god. Тэгэл угаасаа чиний хоолойтой бид нэр нүр талаарч байгаа юм. Энэ болохгүй. Чиний над хоолойтой ч хаад. Тэгээд яалтчгүй тэр чинь өөрийнхөө хоолойтой нүр тулгархаас өөр аргагүй болж байгаа юм чинь. Тэгээд за би тэгэл дотроо за угаасаа л чи тэгээ чиний л хоолой энэ өөр яавал гэж тэгээд болчихоо. Тэгж бодоо тэгээ одоо бол хамааг болцсон. Тэгээ ер нь надад ч гэсэн байсан. Яг ингээд өөрийнхөө хоолойг сонсох угаасаа ер нь өхөн болгоод айгаа гайхмаар идэм билээ. Гэтэ төгшүүрээс өөр юм шиг үлээ. Энэ болохоор нөгөө нэг хүн ингээд дуурахаар чихэнд ингээд нөгөө нэг очиж штэ тий. Одоо та нарын хоолой миний чихэнд ирээд би сонсож штэ тий. Тэрэн шиг одоо тийм биш зарчмаар ирдэг. Одоо эхлээд дотроо би яриад та нарын чихэнд очихоос өмнө миний дотроо ингээд одоо чихэр биш дотроо дахиад сонсогдчихж байгаа байхгүй. Тэгэхээр өөрт сонсогддог нь тэр тэгээ гарч ирж байгаа нь тэр яг нэг яг жинхэнэ бусад хүмүүс сонсогддог нь тэр бичлэгнэр сонсогдож байгаа байхгүй. Гэхдээ яг нөгөө бусад хүмүүс сонсогдож байгаа нь миний яг жинхэнэ хоолой юм шиг байлээ. Тэгэхээр ер нь аль аль нь жинхэнэ л дээ. Үгүй тэр нь гэхдээ арай жинхэнэ гэхгүй юу. За. Ер нь бас нөгөө нүүр тулах чинь бас нэг даван тулж байгаагийн нэг илэрхийлж штэ тийм. Тэгээ айцтайгаа тулах ер нь бол айцтай тулгарах тулгарна гэдэг бол хамгийн одоо сайн шийдэл байгаа шүү дээ. Өмнө бид нэр иржтэй нөө тооцоолж үзээд хэрэг бодит аюул биш байвал тулгарх нь бол аюул зөв. Цухтагаад байвал тэр айц чинь томрол байгаа бол гэтэл шүү дээ. Улам ингээл амар өөрөө тодлоод төсөөл дотроо нөгөө улам амар болгоо л дээ. Одоо нөгөө яг айцын талаар жишээ авъя л да. Төгшөөртэй ойролцоо холбоотой шүү дээ. Тэнгүүд нөгөө айцын үнэнд аргал хөдлөн гэдэг үг гэдэг шүү дээ. Тэнгүүд тэр чи яг ингээл өөрөө дотроо бодлоо. Тэгээд ингээд янз бүрийн зохиогоол тэгэл ингээд айлгаал өөрөө дотроо ингээд нөгөө үдсэн киногоос ихсээс урт үстэй тийм эмхтэй хүн цагаан уцтай ч юм уу тий. Яг тийм байна гэсэн код байхгүй шүү дээ. Яагаад заавал тийм байдیں۔ Тий. Энэ бол бидний яг сэтгүүгээр баяжуулаад байгаа байхгүй. За магадгүй ямар нэгэн тийм оршихуй байсан ч гэсэн заавал тийм хүн хэлбэртэй биш байхад бид нэг юм үгсэн тий нэг юм хатсан айгүй тийм хүншүүлж ойлгоод тэрэндээ хайгаад идэх ч юм уу тий. Тэгээд одоо тэр төгшүүрийн асуудлууд ч гэсэн яг ингээд зовлонгийн түргэнэн гэж одоо үгүй шүү дээ. Шийдэл байж байгаа байхгүй юу? Тэр зовлонгоос ингээд түргэн тулчих юм бол тийм амар биш. Одоо туулахгүй ингээд зүхтаагаад тэгээ ингээд ширвэгнээд байгаад ах тусам толгой дотроо тэрийг улам ингээд томруулаад баяжуулаад байгаад байгаа байхгүй. Тэгмээд яг тулчингууд нэг тийм амар юм байгаагүй үнэндээ. Тийм. Би надад бас нэг тохиолдол байдаг. Би нэг сакс тоглож байсан гэсэн шүү дээ. Сакс тоглодог байсан. Ер нь бол миний амьдрал ер нь бол спорттой холбоотой байсан байхгүй. Тэгээд сакс тоглодог байхад одоо би нэг их нартайгаа илүү ингээ шигшээ багтагийг тоолдог байсан байхгүй. Тэгээд одоо нөгөө их нартайгаа ингээ үнэлэгдээд хүмүүст одоо дутуу үнэлэгдчихэд ч гэдэм үү. Яг нөгөө бас тийм төгшөөртэй. Тэгээд тийм төгшөөрт байдаг байсан. А тэнгуүтэй тэр тухайн тоглолтын дээр тэмцээнүүд дээр би өөрийнхөө үнэхээр хийж чаддаг зүйлээ чадхаа бэлчдээсэн. Тийм төгшүүрийн айдсаасаа болоод тэгээ би дараа нь энийг даван туулж чадсан байхгүй. Яаж даван туулсан бэ гэхээр за угаасаа л би хийж чадна. Би л хийж чадах юм ч одоо өөр хийн чадах вэ тийм. Энэ ч одоо угаасаа л миний байрлал. Би энэ байрлал дээр тоолдог. Энэ миний үүрэг. Би яг үүргээл гүйцэтгэж байна. Энэ жиг насны ирэмч юм уу, дээд доод гэсэн юм байхгүй зүгээр яг миний л хийдэл зүйл гэдэг. Эрэг бодлоор одоо даван туулж исэн юм уу? Тий. Тэр нөөний дөрний тайзны үед адилхан бас сэтгүүгээ урднаас ингээд зүгээр ячвал арай өөр тий. Тэр яг affirmation-аас ингэж тусалж олно л доо. Ямар нэг юм шинэ хийх гэдэг айдтай байгаа ч юм уу. Тийм болвол ингээд урднаас төсөөлвөл айгуусаа. Одоо нэг юм жишээ бод. Та нар энэ дасгалыг хийж үзчихсэн үү? За хоёр удаа гараа ингээд урдаа барь та. За лимон ингээд барьсан байна төсөөлтөө. Хэр төвчтэй төсөөлөх чинь шалгаа. Нүдэн хуу. За нүдэн амжуулна. За нүдэн амжих.
За тэгээд таллаа зүссэн байна. Тэгээ яг нүуний зүсэгдсэн тал нь тойрлоо харж байна. За нүүрлэг ойртуулъя. За одоо гараараа ингээд шахаад шүүсийн өөрийнхөө нүүрлөө жоохон өсөргөө. За амар шүүслэг юм. За тэгвэл одоо яг онгорхоо байгаа зөөлөн талаас нь ингээд маш том хазтаа. За жигнэс яг амаа хөдөлгөөд гараа ойртуулад хаз. За маш том хаз зажил. Зажлаад. Хайлтан зажилчих юм да. Тийм зүйл төр дотор талын тэр зөөлнөөс нь хаз. Зажлаад. Яг тэр шүүслэг лимоныг. За тэнгууд яг та нар ингээд жигнэс лимон идэггүй. Тэгтээ яг амдагдахгүй байгаа ч гэсэн айгүй тийм шүс амдч ялгараад байгаа. Маш шүс ялгарсан байгааг анзарч байна. За тэнгууд энэ болохоор яг нэг тарих ингээд заримдаа нарын шиг бүрийг эсэглэнд нэрвгэн шиг байна. Тэгэхээр энэ нөгөө яг бодит биш юмыг мэдхгүйгээр яг ингэж төсөөлөлд итгээд байгаа хэрэг. Тэгэхээр одоо саний ингээд шүс ялгарч ийн гэдэг чинь өөрөө за одоо бидний тарих за сая лимоныг төсөөлсөн гэдэг ой тогтолт биднэрт одоо байж байгаа. Тэрнээс гадна цаана сая ингэж лимон хадсан, лимон ингэж ойртуулсан гэдэг одод үлдсэн байгаа байхгүй. Яг үндэ бодит биш ч гэсэн. Тэгэхээр одоо яг ингэж энэ хүчтэй ингэж төсөөлөх нь өөрөө эргээгээд одоо тэрийг ой тогтоолт юм шиг болгочихж байгаа. Тэгэхээр одоо өмнө нь хоёр ингэж сагсны тэмцээнд орох жилээ гэж бодъё. Одоо нарын шигэд. Тэгвэл анх удаа айгүй том тэмцээнд орох жилээ. Тэнгүүд тэрэнд бол төгшин штэ анхны юм гэдэг бол амар идэвхтэй. Тэнгүүд тэрийг яаж хуурж болох вэ гэхээр өмнө нь одоо ингэж лимон одоо идчихэж байгаа юм шиг төсөөлсөн шиг маш хүчтэйгээр яг тэр нөгөө ингэж амжилттайгаар тоглож байгаа. Ямар ч асуудалгүй ингэж тоглоод амжилт үзүүлж байгаа дахин төсөөлнө. Тэгтээ төсөөлөхдөө зүгээр л яг юм одоо үг хүний хэлсэн үг давтаж хэлж байгаа юм шиг биш. Яг өөрөө бүр ингэж мэдэрч одоо тэг ямар өнгөтэй байх юм, ямар шал байх юм, яаж дуурч байх юм. Иргэн тойронд ч хүмүүс яг яаж одоо хариулт үзүүлж байгаа заалны температур ямар бүгдийг мэдэр. Тэгээд яг тэр төсөөллийг дахин ер нь бол яг тэр давтамж нь 108 орчим гэж байгаа юм. Яг сонирн бооз. Тэнгүүд нөгөө би өмнө ярьж ирсэн ирэх гэдэг бол тоолоор ирэхсэл 108 орчим одоо тэр төсөөллийг давтахад тархинд одоо айгүй сайн суудаг. Одоо ингээд харанхуйд бид нэг төсөөлөд нэг төсөөлөд дуслаа, хоёр төсөөлөд дуслаа. Тэгээд тоогоо алдсан шүү дээ. Тэнгүүдийг тэрийг тоолж авахын тулд ирэх гэдэг тоолоор ирэх төхөөрөмж байсан байхгүй. Энэ бол хэрэгсэл. Тэрнээс одоо нэг юм толгоор ингэж тавьж мавайл адсэлдэг тийм бол байгаагүй байхгүй. Тэгэхээр ингээд төсөөллөд яг юм бодиттой ихтгэл өмшил одоо тэр төсөөллийг суулгачингууд тэр чи одоо ой тогтоолт болчих жоох. Тэнгүүд яг нарын шивд за би өмнө одоо энэ тэмцээнд орцсон штэ гэсэн юм шиг тийм одоо айц төхөрн баг байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр бас нэг юм шийдлэж болж байна. Ийм арга гэдэг. Тийм байна. Тийм байна. Гэтэ яг энэ бол бас нөгөө нэг mindfulness-ээс л өөр байгаа шүү дээ. Mindfulness чинь бодит байдал. Тийм тулгарна. Шүүхгүй те. Энэ болохоор илүү нөгөө өөр тийм пласебо шиг те. За одоо тийм за пласебо гэдэг бол одоо нөгөө ямар нэгэн юм тариаг одоо хүнд уулгалаа гэж хэлээд тэгээ оронд нь зүр чихрийн бэлтгэл ч юм уу өгчөнгүүд тэр хүн яг тэр юмний нөлөөгөөр идгэрдэг гэж байгаа юм. Тэгэхээр тэрэн шиг одоо тийм өмнө тийм юм байсан гэд итгүүлчингүүд тэр тал дээр одоо дараагийн удаа тулахтаа айц багтаа байна гэсэн. Би бол яг энэ FM тэгээд комеди хоёрт яг энэ аргыг хэрэгжилжсэн. Би ингээд FM-д шалгалт өгсөн. Тэгсэн чинь ингээд нөгөө угаасаа төгшүүртэй хүн ингээл би чинь тэр FM-д орохоос өмнө ингээд маш олон тийм уран илтгэл тийм нэр зөндөө ясан байхгүй нэг чимхийгээ болох гэж аюу хэцүү байдаг гэсэн. Тэгэл ингээл янз бүрийн ингээл газар очиод уран илтгэл тавил. Тэгэл тэр үед ч гэсэн төгшүүрийн нэг асуудлууд аюу илэрдэг л байсан байгаа юм л да одоо ингээл хит чамбай ингээл хит сайн хувцлах гал тэнгүүд хит одоо нэг юм одоо яг өөрөөр хувцлал аюу тухтайдаг байхгүй. Тэнгүүд яг хит нэг юм гоёмсог гинт хувцлал эхэлж штэ тий. Тэгээд тэн чинь очингууд ингээд таад нэг төвдөх юмтай болчих би одоо ямар харагдаж байгаа л тий. Байнга тэгж хүмүүс сураагүй юм чинь. Тэнгүүд ингээд зөөр нэмэгдэж байгаа. Гэх мэтэр ингэж явсан. Тэгээд яг тэр нөгөө FM-д би шалгалт өгөөд тэг яг нөгөө нэг тухайн анкет маш олон ингээд бүр аюу зузаан юм анкетууд ирсэн. Тэгээд тэр анкетууд тэр байгаа ингээд юм дандаа хөтлөгчийн ингээд урд чадвартай ингээд сүйс төгссөн ч юм ингээд аюу тийм нэг давуу үзүүлэлттэй хөлт зөндөө байсан байхгүй. Тэгээд би болохоор нөгөө анкет бүлэх гэсэн чинь анкет байгаагүй. Тэгээд жоохон шалгуулсан чинь хоолоо цаашаа орсон гарч чадахгүй. Тэгээд ер нь бол за холбогдно л гэсэн. Тэгээд ер нь бол өмнө сонсч ирсэн л та холбогдно гэсэн юм бол тэгэл бодлоодаг. Тэгээд би яг дараа нь бодож ирсэн байхгүй. Би нэг жоохон л хичээсэн болол жоохон л сайн байсан бол уул нэгэ болох байж тээ. Дахиад нэг жоохон хичээгд үзэхгүй явдаа гэдэг ч юм уу. Тэгээд холбогдъё гэж өөрөө бас залгаж чадваргууцлахгүй явдаа ч гэдэг юм да. Ер нь бол анхандаа аягүй итгэвтэй байсан. Тэгээд яг нөгөө нэг ялтын прад авах шүү дээ. Ялтаа шалгаж байсан байхгүй. Тэгээд ялтах за холбогдно гэж дээ байхгүй.
Тэгээ би за ер нь бол одоо орохгүй гэдэгт итгэлтэй болсон байсан. Тэгээд яг би ингээд ягаад ч юм надад амар тэр төсөөл амар гой санагдаж байгаа. Тэр нөө студ аягүй гой санагдал ингээд амар том бүлт. Тэгэл ингээд аягүй гой хөгжим яваал. Тэгэл би яг ингээд нүг яриад ингээд бүлтний тэр нүг зам байдаг шүү дээ чангаалж аярхдаг. Тэрийг ингээд хуруугаараа ингээд түлхэж доошлуулж дэвшлүүлээл тэг ингээд ярьж байгаагаар төсөөлжсэн байхгүй. Яг тэр зүрх надад бүр амар гой санагдал. Тэгээ би яг өглөө унтж байхдаа өглөө унтаад яг хөө аффирмашныг яг өглөө босоод эсвэл яг орой унтахын өмнө хийвэл айгүй зүгээр. Яг тэгвэл яг тэр үед нөгөө тархины долгио нь бас нөгөө тайтаар уурчдаг. Тэгэхээр яг тэр айгүй тохиромжтой. Тэнгүүд тэр төсөөлөд байсан. Тэгээд дараа нь болохоор нөгөө stand up comedy, UB comedy гэдэг юм наах open mic явж байгаа. Тэгэл open mic чинь ирж байгаа хэдэн зуун хүнээс яг жинхэнэ тайзнаар гарна гэдэг бол маш цөөхөн байдаг. Тэнгүүд би бол яг одоо тэр open mic дээр гарч байгаа л угаас айгүй сонирхолтой байсан л да. Айгүй тийм тэмцэнтэй. Тэнгүүд яг нэг олон ингээд 200 үзэгчийн өмнө гараад ярьж байгаа комедиуд аюу гоо яриад байсан байхгүй яг ийм болох юмсан гэл. Тэгэл яг хөвтөж байхдаа бас тэгэл төсөөлөд байсан юм. Ингээл намайг би ингээл тэр хөшгөний артаас гарч ирэл. Тэнгүүд ингээл хүмүүс үү гэж халахтаа шал ингээл баярлал. Тэгэл тэр бол бүр амар хол санагдчихсэн надаа. Тэгэл тэр чинь хэдхэн сарын дотор л биелсэн юм шүү дээ. Тэнгүүд яг нэг өмнө нь ингээд тэднийг би толгой дотор төсөөлсөн байсан болохоор одоо дараагийн удаа тэн дээр хүчээ үзэхэд айц байхгүй байгаа байхгүй. Гэтэ яг нэг нууц гэл нэг дээр нэг ном байдаг байсан шүү дээ. Тэ нөгөө татах хүчний нууц ингээд юм татдаг. Тийм. Тэрийг бас одоо үгүйсхийн аргагүй. Одоо тэр эфемийнх бол яг би одоо дахиж өөрөө очиж өгөх над руу шууд залгаад тэгээд аваад авцсан байхгүй. Тэгээ яг дараа нь яг тэр ингээд бүлтийг чангалж аярхалдаг ажлыг хийгээд тэг би яг Instagram дээр сайхан нэг бичлэг үзчихсэн юм. Яг тийм ингээд чангалж аярхал эфем дээр ярьж байгаа тийм бичлэгийг тавьсан байгаа байхгүй. Зүгээр яг нэг удаа ажиллаа хүмүүс сонирхолтой гэж бодоод тавьсан. Яг тэр миний өмнө яг мөрөдчихсэн байхгүй. Тэгэл дараа нь тэр одоо тайсан дээр гарна гэдэг бол одоо дараа нь ингээд тогтмол 7 хоногт 2-3 хийдэг болцсон зүйл. Тэгээ тэр бол ингээд одоо хэдийгээр яг ингээд бүрэн төгсөрч өгөө байнгын сорилт байсан ч гэсэн тэр ингээд байсаар байгаа байхгүй одоо тэр зүйлийг хийж чадсаар байгаа байхгүй. Тэгэхээр тэр бол айгүй хурдан биелждэг. Тэгэхээр яг тэр цаад дадлын хүч байд юм уу яа тийм тэр байж магадгүй байсан ч гэсэн давуу тал руу сайн л үстэй. Байхгүй байсан ч гэсэн одоо яг тэр толгоон дотроо багтааж чадах юм бол тэр сэтгэл зүйдээ ингээд багтаад тогтоочих юм бол яг бодит амьдрал дээр тэрнээс айгаад чи одоо нөгөө өмнө нь өөрийгөө сориод өөрийгөө одоо нөгөө нэг шүүгээд боловлчдаг өөрийгөө голдог гэдэг чинь тийм юмгүй болчих واخ ядаж угаасаа одоо ингээд орно гэд чадна гэсэн итгэлтэй байх юм бол ядаж нөгөө нэг цаад хүмүүс одоо чамайг голох боломж нь олдож байгаа واخ. Тэгэхгүй өмнө нь болохоор би чадахгүй шүү дээ болцсон учраас өөрийгөө голоод боловлцсон байх гэдэг байгаа واخ. Тийм. Яг иймэрхүүнүүд бас амар их хүмүүст илүү амар төгөөмөлдөх болцсон шүү дээ. Яг санийсан шиг. Бас нөгөө нэг өөр арга зам ингээ сая бас бодлоо л доо. Тэгсэн чинь яг энэ үр дүнтэй хүн сайн мэдгүй зүгээр надад бол болж исэн төвшөрийг бол. Тэг яаж асан хэр нөгөө нэг цаасан дээр сараачдаг гэсэн би. Харандаа ч юм уу бал ч юм уу тий. Сараачж чаад ингээд нэг бараг хүмүүс нь уураа гартал гэдэг шүү дээ. Тэр шиг ингээд тэр мэдрэмжээ яриа багсдал ч юм уу тиймэрхүү болтлоо. Сараачж жагаад за ингээд миний айдас миний төвшөрийн төлцчлээ одоо ингээд 50 бэ. Одоо яг ингээд бүх зүйл болно бүтэн гэл тийж гарч ирсэн. Тэр бас яг нэг боломжийн арга зам шүү. Тийм тэр бас яг шийдлэж олно л да нөгөө нэлийн хэдэн жилийн өмнө оюутан байхад 3 дахь курст авах тохино хандаа гэж ирж ирсэн. Нороор шахын мэрэгчлээ. Тэгээд биднэрт лекц тавьжсэн. Тэгээд зэн тангл гэдэг юм биднээр зурсан. Зураг зурлан гэсэн. Бид нэг проектив тест гэж бодсон чинь биш байсан. Тэгээд зэн тангл гэдэг зүйлийн талаар ярьсан. Тэнгүү зэн тангл гэдэг болохоор ер нь янз бүрийн мандала эсвэл янз бүрийн тийм хээнүүд одоо байдаг. Тэгээд яг өөртөө ингээд тэр болохоор анх ингээд нэг ихнэр нөхрөө ирэж л те. Айгүй нөө стресстэй үедээ зүгээр ингээд цаасан дээр ингээд нэг ингээд юм зураад зүгээр яг өөрийн мэдлгүй ингээд юм зурдаг штэ төхөө ингээд юм зүгээр ч гөлрөөд байж хата. Тэгээд тэр зураад байгаа процесс айгүй тайвшруулдаг байгааг ойлгосон байхгүй. Тэгээд тэр цаашаага тэр зэн танглыг хөгжүүлээд тэгээд тэр яг нэг тэрийг ингээд зурах тэгээд будах процесс нь өөрөө хүнийг маш их тайвшруулдаг гэдгийг олсон байна. Тэгээд сэтгэл зүйн юм дээр ч гэсэн одоо уулзлууд дээр ч гэсэн нөгөө predictive test-тэй давхар авангаа зуруулангаа ярилцвал яг нэг агуулгын бас тохиромжтой байх хэрэгтэй тийм. Тэгэнгүүт тэр хүнд одоо бас яг нөгөө шууд ингээд хүнд ингээд өөрийгөө яриад төвшөртэй байжснаас юм зурангаа ярих юм бол арай тайван илүү тайвнаар ярьдаг гэж байгаа юм. Тэрнээс гадна одоо бас өөр зөндөө аргууд байж болно л та нөгөө хөдөлгөөн гэдэг ч өөрөө хүнийг маш их тайвшруулдаг. Тийм. Одоо шууд цусны хэрэгэл сайжирч байгаа байхгүй. Тэнгүүд тархинд очиж байгаа хүчил төрөх шууд нэмэгдэж байгаа. Тэгэхээр энэ бол ерөөсөө бие сэтгэл шууд холбоотой. Шууд одоо хүний одоо тайвшрал мэдрэгдэнэ. За тэгээд нүг спортоор хичээлдэг. Одоо нүг жижигцүүгээр жоохон хичээлж илаа л та. Тэгээд яг тухайн үед ингээд
тэнд очихоор яг тэр зааланд байгаа мэдрэмж нь ер нь бол өөртөө ч гэсэн аягүй сайн мэддэм бил. Зааланд тэр байгаа яг шал өөр ертөнц шиг ингээд нэг гарч иртлээ тэнд одоо бүх ингээ ажил мажлаа бүх юм мартаад орчдөг. Аймаа гоё. Тэгэл ингээл байж байгаа л гараад явхад нэг сэтгэл арай нэг онгоц. Тэнгүүд болохоор тэр болохоор яг нөгөө стрессинг гормонуудыг бас шатаадаг гэдэг юм билээ л дээ. Цусны тэргүүлэлт гэж одоо хурцсах нь. Тэрнээс гадна яг тэнцэнэ бас төвлөрж байгаа болохоор тэгж байгаа. Тэгэхээр төгшөрөөс одоо түрүүн нэгтгэхэд хэлэхэд за бас зарим зүйлийг нэмээд хэлэхэд за түрүүний тэр одоо тэр төвлөрөх гэдэг бол би хамгийн сайн арга гэж хэлмээр байна. За тэг ямарваа нэгэн шинэ юм турших гэж байгаа бол тэр төсөөллийн арга, тэр affirmation бол бас хүчтэй арга. Энэ бол тэг дэвшилттэй арга гэж хэлмээр байна. За тэгээд хоёрын хэлсэн аргуудыг бас дэмжиж байна. Тулгарх гэдэг бол аливаа айдсын шийдэл байдаг байхгүй. Тэр нь бол яалтчгүй тулгарч ижил тэгэхгүй бол томруулаад явдаг. Ямар ч айцэвт те. За тэгээд одоо жижиг сажиг тэр нэг сайн нойртой байх бол айгүй чухал. Нойр муутай үед хүний төгшөр амар ихсчдэг. За тэгээд хүмүүс нэг тайвшрах гэж тамхитаад байдаг. Гэтэл тамхич нь тухайн үед тайвшруулдаг ч гэсэн урт хугацаанд өөртөө их итгэлийг төгшөрийг өөртөө их итгэлийг багасгаад төгшөрийг нэмэгдүүлж чинь гэж байгаа байхгүй. Тэгэхээр бас ингээд сөргнөлөө тэ. За хөдөлгөөн бол яалтчгүй түрүүний хэлсэн шиг шалтгаанаар одоо стрессинг гормоныг шатаана. За илүү төвлөрүүлнэ, хүчил төрөгчийг нэмэгдүүлнэ гэдэг шалтгаанаар туслана. За тайвшруулах арга зүүнүүд аргуудыг хэрэглэх хэрэгтэй. За яадаг уу гэхээр хүн амьдралдаа ингээд сайн хөвчлүүдтэй болчих л да тайвшруулдаг ч юм уу бясалгал хийдэг. За хөгжим сонсдог. Хөгжим тоглоход бас аягүй их тайвширдаг. Бүжиглэхэд бас их тайвширдаг. Тайчи ч ингээд нөгөө хятадын нөгөө юм хөгчүүдийн хийдэг бүжиг шүү дээ хөдөлгөөн дасгал. Тэр чинь бол яг нэг төрлөөрөө тулааны урлаг. Тэгээ зарим төрлөөр болохоор ингээд эрүүл мэндийн дотор орлон сургуультай байт юм байл л дээ. Манай нөгөө Мост Күнзэн институт гэж байсан. Тэгээ тэдний нэг тайчигийн багш байдаг гэсэн би нэг клуб байгуулж агаад нэг хитүүлээ сурч ирсэн тэрийг. Тэр бол яг тэрийг хийж хат миний нэг компьютер ард аягүй суудаг байсан. Тэр нурууны өвчин бол шууд идэрсэн байхгүй болсон. Тэгэхээр яг тэр нэг тогтмол хөдөлгөөн гэдэг чинь бас эрүүл мэндийн ач холбогдолтой байгаа байхгүй сэтгэл санааны ч гэсэн. Тэгэхээр тэрийг бол хөдөлгөөний бясалгал хөдөлж байгаа бясалгал гэж хэлдэг юм билээ тайчиг. Тэгэхээр хөдөлгөөнөөр бас амжилж болж байна. За ийм нэг сайн зуршлуудтай байх юм бол хүний сэтгэл санаа илүү тайван байна. За илүү тайван байх тусмаа стрессийн нөхцөл тулгархад илүү аятайхан хүлээж авах чадамжтай байхгүй. Тэгэхгүй бол яг богдорч цугларч байгаа л аюу хүндэн болонгоо тэр хүн чинь одоо гинт нөгөө уйлна, гинт ойролдог болно, гинт одоо амархан гомддог аюу хэцүү байдалд орно шүү дээ төгшөрөөс болоод. Тэгэнгүүт стресстэй одоо тулгархад өмнө нь ингээд ийм сайн зуршлууд бэлдсэн байх юм бол тэр чинь одоо чиний ажил сайн найзууд байж байгаа юм шиг чамайг дэмжиж хамгаалж явж гин гэсэн үг байна. За нөгөө арга нь болохоор бүр яг эсрэгээр одоо санийх болохоор ингээд сайн зуршлуудыг тайвшруулах зуршлуудыг бэлтэн гэж штэ тий. Нөгөөх нь болохоор яг эсрэгээр гэдэг нь яах вэ гэхээр одоо жижиг сажиг тэр төгшөр үүсгэх зүйлүүдтэй тулгарна гэсэн үг. Exposure гэж нэрлэж байгаа. Exposure техник гэж байгаа. За яах вэ гэхээр хэрвээ ингээд чи олон хүмүүстэй ярихад тухгүй байдаг болвол за магадгүй жилийн дараа чи диплом хамгаалах үйлдэлд одоо чухал ажил дээр бүтлгүүдчихснээс өнөөдөр гараад жижиг сажиг юм дээр оролцсон. Жижиг сажиг одоо open mic-д оролцсон. Одоо хөгжмийн open mic-д оролцсон. Шүлгийн өдөрлөгт оролцсон. Club house руу ороод ир. Жижигээр тулгарч байгаа байхгүй. Тэгэхээр чи өнөөдрийн яг ийм жижиг юм дээр тайван байж чадахгүй бол жилийн дараа тэр том юм дээр бүргэлэг бүтлгүүдэх байхгүй. Тэгэхээр баг багаар ингээд тулгараад сурцсан exposure хийгээд авах юм бол өөрөө тасдаг. Энэ бол яг л нөгөө нэг тасгалжуулалт те. Одоо шууд бодож ирсэн гинт жилийн дараа улсын аваргын тэмцээнд бокс ч юм болоод орж болохгүй шүү дээ. Тэгэхгүйгээр баг багаар бэлдэж те жижиг тамирчтай бэлдэж боо хийж одоо те жижиг даалгавруудыг гүйцэтгэж тэр чинь тамирчин болно шүү дээ. Тэхийн тулд одоо тэрэн шиг одоо төгшөр дээр бас адилхан. Яг ингээл одоо юу төгшөр үүсгэхтийн тэрэндээ чинь төстэй жижиг зүйлүүдийг ингээд сайн оролдож үзээд байх хэрэгтэй. Ер нь бол одоо те дайснараа баг багаар оролдож байгаа өдөж байгаа юм шиг те. Ер нь бол ингэж өөрийгөө дасгachиж тэр чинь тийм болж байгаа юм. Тэгэхээр ер нь бол төгшөр гэдэг бол одоо бид нэр ярихаар түрүүн хэлсэн шиг те агрофобия яригдж болж байна. За одоо нөгөө social anxiety яригдж байна. Нийгмийн төгшөр те эсвэл нэг OCD ярьж байна. За OCPD-тэй бас ер нь айгаа холбогддог гэж байгаа. Эдгээр бүгд нэг comorbidity гэдэг те одоо нөгөө хоорондоо ингээд хавсарч явдаг тийм зүйлүүд байгаа байхгүй. Хавсарч иж болдог зүйлүүд. Тэгэхээр эдгээрээс бол эдгэрх боломжтой. За бүрэн одоо ингээд огт таны сэтгэл зүйд хэдс байгаа юм шиг арилгах арга одоохондоо хүн төрөлхтөд мэдэхгүй байгаа гэж болно. Гэхдээ ингээд эднэргээ сайн ойлгоод хамгийн гол нь яг ойлгох аягүй чухал байхгүй. Тэр нэг покемон шиг амт тааж одоо төгшөр гэдэг амтнаа тий. Тэгэхээр толгой дотор яг төсөөлөл үүсгэж болно шүү дээ. Нэг юм амтан явж идэг. Тэгээд ингээд нэг санаа зовоогоод байнга ингээд санаа зовсон юм ярьж идэг. Тэгэнгүүт за
За энэ бол одоо нөгөөх маань яриад хэллээ. За чи байж байгаарай. Одоо би өөрөө шийдэдэг гэдэг ч юм уу те. За чи одоо байж байгаарай. Тийм аюул байхгүй байна. Гэдэг ч юм ингэж сурах нь аюул чухал. Тэгэхээр одоо тэрийг ойлгох нь бол хамгийн чухал байх нь. Тэгээд түрүүний аргууд юу нь бол бүгд туслана. Тэгээд одоо энэ асуудал бол одоо тийм давагдчихгүй асуудал биш ээ. Тэгээд би бол одоо өөрөө айгүй хүнд кейсэн сууж штэ те. Тэр багта тийм амар одоо байдалтай байсан. Тэгээд одоо бол миний баг бүх хийдэг ажил хүмүүстэй ярих, хүмүүсийн өмнө ярих гэдэг ч юм уу. Тийм болцсон байна штэ. Тэгэхээр ямар ч байсан ингээд хэрэгтэй гэж үзээд чи өөрөө хичээх юм бол үр шимээ авал та. Заавалчгүй бас хэдэн жилч байхаа л. Бүү заавалчгүй чи FM хөтлөгч болох халаа бүү штэ. Өөр аргаар exposure. FM чинь ч гэсэн exposure байсан байгаа байхгүй. Одоо тулгарч байгаа те. Тэр тайзнаар гарч байгаа ч гэсэн тулгарч байгаа зүйл. Энэний ачаар одоо би яг ингээд мэрэгжлийнхаа мэдлэгийг ч юм уу олон хүмүүсийн өмнө ярихад ямар ч сандрал байхгүй байхгүй. Өмнө ягаад гэвэл өчнөө тийм бүтлгүүтдэг, амжилтанд хүрдэг одоо байдлуудыг аль нь вэ гэдгийг ингээ ялгаас алгаас сурцсан байх гэдэг байна. За тэгэхээр тэгээд өнөөдрийн дугаар энэ үрээд дуусах уу те. Хоёртоо одоо ярих юм байхгүй байх шүү дээ. Байна уу? Тэгээ ерөөдөө бүр өөртөөхөө кейсэн дээр илүү дэлгэрэнгүй ярьсан болохоор хүмүүсээс өөр өөрсдөө байж бодож байгаа бах те. Төгшүүрээ нийгмийн төвшөртэй ялгаас салгаад ч гэдэг юм уу те. Тэгээс төстөө кейстэй хүмүүс байвал илүү сайн ойлгомжтой болсон байх гэж найдаж байна. Тийм тэгээд хэдүүлээ бас хуваалцъя л да те. Бид нар одоо яг ингээл за төгшөр generalized anxiety disorder гэдэг ч юм уу яг нэг юм онлайн төвшөнд шууд ярихгүй одоо яг нэг бид нар бол ер нь подкаст гэж ойлгосон шүү дээ. За яг ингээд онлайн төвшөнд ингээд одоо айгу төлчин багшийн яг ихний орсон дугаар дээр л айгу мундаг юм ярьсан л та тэр амар төвшөндсэн. Тэгээ би бол тэнд маш сэтгэл ханамжтай байсан. Тэгсэн чинь хүмүүст бол ер нь яг юу юм бэ тэрийгээ тайлбарлаач гэдэг ч юм айгу их байсан. Ойлгохгүй юм айгу их байна гэж. Үзэлт айгу багтаа байсан. Тэгээ тэнгууд яг хүмүүстэй яг шууд ойлгохдохоор тэгээ яг амьдралд нь яг юм шууд хэрэг болохоор юм ярил хүмүүст илүү сонирхолтой байт юм байна гэж үзсэн. Тийм болохоор яг одоо энэ нөгөө бид нэр шууд тэгээ энийг ингэж англинд тэгж явна гэд гэхгүйгээр илүү тийм нөгөө амьдралд хэрэгтэй байдлаас өөртөө жишээг яриа явчих юм л та. Тийм. Тэгээ түрүүний нөгөө нэг аргууд дээр нэмээд хэлэх юм бол бас юу бичиж болох юм байна. Яг тийм санаа зовоогоод байгаа зүйлүүдээ бичээд тэгж болно. Гэхдээ тэрийг бас нэг заавал хадгалаад байх шаардлага байхгүй л тий. Ураа хийсэн ч бас болох юм байна. Би болохоор яг нөгөө санаа зовоогоод байгаа тэр асуудлуудаа бүгдэн энэ юу цаасан дээр бичдэг аахгүй юу. Тэнгүүдээ тэгээ дараа нь ингээд ураа хийчихсэн. Тэгэхээр нэг юм ингээд байхгүй болж байгаа ч юм шиг. Тэгэл нэг юм хөнгөн мэдрэмж төрөөд явчихдаг аахгүй юу. Тэгэхээр ер нь олон юм аргууд бас байж болох юм шүү дээ. Тэгэхээр манай сонсогчид бас яг өөртөөс хуваалцаасаа гэж хүсэж байна л да. Яг YouTube-ийн комментэн дээр орж ирээд яг ямар байдлаар хамгийн их төвшдیں۔ За тэгээ яаж шийдэл бэд ямар аргаар шийддэг те. Заавал сэтгэл зүйч үжиж тэр шийдлэг болох албагүй ш. Амьдрал дээр аюулаг шийдэлтэй хүмүүс үж болно шүү дээ. Хэрхэн даван туулж ирсэн гэдэг. Хоорондоогоо мэдээлэл солилцгоо. Тийм panic attack байсан уу гэдэг ч юм уу те. Энэ тал дээр манай хаалч нөө боловсролын подкаст болохоор яг тийм назгаа ингэж тийм сонсогчтойгоо ингэж байж чаддгүй те. Бид хурцсныг назгаа ярьж чаддгүй тэгээд жоохон холбогдцгоо яа. Тэг чад нэг баг тийм назгаа албан ёсны биш дугаар хийдэг юм аа. Тэг хоёр хөтлөгчөө танилцуулъя. Өөрийгөө танилцуулъя. Янчка гэж яг юм бэ? Дотоод хүнтэй танилцъя тэр гэж. Янчкагийн Орсын мафаас урвсан төөх. Тийм та нараас энэ комментэн дээр бичээд тэгээ бас би биэндээ зөвлөмж бас өгөөд reply хийгээд явал илүү гоё эргэх холбоотой байвал гоё. Би бол хармаар л байна. Яг ямар төгшөр хамгийн их илэрч байна. Ямар үед хамгийн их төгшөртэй байсан. Тэг яг panic attack ч бас янз бүр байгаа шүү дээ. Нөгөө учир шалтгаантай шалтгаан мэддэхгүй байх боломж аюу ихтэй байхгүй. За заримдаа ингээд нэг юм өчтөр хийсэн нэг алдаатай үйлдэлээсээ болоод маргааш нь panic attack болчлаа гэж ойлгож болох ч гэсэн ер нь яг яагаад тийм болчихоо гэдгийг мэдэхгүй байх тохиолдол аюу ихтэй байхгүй. Тэгэхээр яг тэр талаасаа ч юм уу бүгдээрээ хуваалцаж болно. За тэгэхээр өнөөдрийн дугаар хэрэгтэй байсан бахаа гэж найдаж байна. Угаасаа хэрэгтэй дугаарлаа. Yeah. За тэгээд энэ хүрээд дуусгаж байна манай дугаар. Төгшөртэй эхлээд төгшөртэй дуусгалаа. Ер нь аль дуусгамаар байна. Тэгээд дуусж байна. За тэгээд манайхыг сонсно гэж найдаж байна. Тэгээд яар тийм төгшөртэй дээ. За тэгээд эх дугаараар уулзцаа баярлалаа. Баярлалаа.
Yeah, hope driven thought driven хүмүүс намайг ярин үзэн ядаж орсон зарим нь би өчсөн хаг дурлал thought driven хүмүүс намайг хайрлан алдсан бас сонсон зарим нь намайг өчсөн би маш тайван байна яг л талалам шиг and I'm sailing in I'm just feeling like la-la-la chilling like la-la-la what's in it I'm just feeling like la-la-la Чөтгөр шиг хүмүүсийн борхны дүрийг Борхон шиг хүмүүсийн чөтгөрийн дүрийг Би мэдэн намаараа морлон их тайван Натайхан төрөлтөн зүд